Эртний мэрэгдүүд аливаа асуудлыг шийдэх 4 арга зам байдаг гэдэг. Сама, Дана, Веда, Данда. Аливаа асуудлыг шийдэх 4 арга зам байдгийг зааж сургаж иржээ. Тэд нарт юу багтдаг вүлээ? Эхнийх нь Сама гэж юу вүлээ? За тэд нарт зайвал дээ. Sama means with dialogue. Сама гэдэг нь харилцаг яриа, итгүүлэн үнэмшүүлэх харилцах. And then Dana means Дана гэдэг нь өршөө хөөчлөх гэсэн утгатай. За яг хөө тэгжил байг. Хүн бүр алдаа гаргадаг шүү дээ. Дутагдaltaгүй хүн гэж байхгүй. Нэг боломж олгоё. Дана гэдэг нь боломж өгөх тухай юм. Сама гэдэг нь харилцан ярилцаж ойлгуулах гэсэн утгатай. Дана бол за яг уу гэд хүлээн зөвшөөрөхийг хэлж байгаа. And Veda means being indifferent. Веда гэдэг нь үл тоох гэсэн утгатай. Веда нь илүү хатуу хэлбэртэй. Өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлээд орхихыг хэлж байгаа. And then Danda last is харин сүүлийн арга зам бол сава мод хэрэглэх арга. Usually we do this last. Харин бид нар яадаг вэ гэхээр ихэвчлэн сүүлийн 2 арга зам ихэнд нь хэрэгжүүлчихсэн байдаг. We don't go with the harmonious. Бид ив зохицолтойгоор асуудлыг шийдэхийг өөртөл болгодоггүй. Эхлээд ив түнжинтэйгээр асуудлыг шийдэх, дараа нь сануулгах, дараа нь веда буюу үл тоох. Тэгэд болохгүй бол эцсийн мөчөд сава мод хэрэглэх арга замууд. Эдгээрийг аливаа асуудлыг шийдэх хамгийн зөв зохистой арга зам гэж нэлээд байна.